Өглөөний минь дандаагчээ. Сайхан байна уу? Өглөөний минь сайхан амруу, сайхан амарлаа. За, Үргэлжлүүлээд тайлбар оруулах уу? тэгээ хоёлаа өргөшөөр тайлбар оруулъя. За, би энэ утасны тижэл залгаалахыг бас юм яаж мэдвэ? Мгм. Ярианы дундуур лекц уншиж итэл юу ячвал тижэл дуусчих шалтгаалаа. Мгм. За, залгачлаа. За, окей. Мгм. За, хоёлаа ч өчтөр нөгөө Поскриби русского найдешь татарина гэдэг дууссан шүү дээ, биз дээ. Тэр ч гоё үг шүү. Мгм. За, одоо хоёр аянчин гээд ийм юуны тухай одоо хоёр аялалчны тухай Мгм. үлгэр байгаа. Энэ үлгэрээ хоёлоо шууд үлгэрийн тайлбарлаа оръё. Ер нь үлгэрийн хаан олон нийтийн ухамсар төлөвлөдөг. За. Ерөөсө гол төлөвлөл нь яг хоо Мерсер бас юуны том бийг төлөвлөл болж орж ирэх явдал бол бас байж болно. Мгм. Тийм ээ. За хаан аргиж хөгшөрнө гэдэг бол олон нийтийн ухамсар ихэд дороотож Мгм. цаг үетэйгээ хөл нийлүүлж чадахгүй болсныг илэрхийлж байгаа. За. Мгм. Олон түмэн альваг ингээд бүх нийтээр ингээд зөвшөөрчлөө шүү дээ. Мгм. Тэгээд тэр олонний жишг болцсон юм нь цаашид хөгжих амьдралын байнга урагш товтлох хувьсэлд дасан зохицоход нь саад дотор болж эхэлдэг гэж. За. Энэ бол амьдрал дээр айгүй харагддаг шүү дээ, тийм үү? Одоо манайхан одоо 90 оноос ахвал зах зээл аахан шуурсан тийм үү? Мгм. Одоо бол эн чинь цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй болоод ирж байгаа байхгүй. Энийг ерөөсөө анзаарахгүй л явах. Тэгээ өөр шинэ цаг эхлээд цаг аюултай ирэх гээд байна, тийм ээ? Мгм. Цаг бол эргэж байгаа нь ерөөсөө ковидын үед ойлгомжтой болсон. Энэ цаашд бол одоо нэг барууны өмнөх чимээгүй анир чимээгүй гэдэг шиг нэг барууны өмнө бөхчин болдог даа. Тий. Тэ? Тэгээд чив чимээг болчихсон шоу мууж дуурахгүй, хорхоо шавч нисэхгүй те. Тий. Тэрэн шиг нэг ийм үе байгаа. Энэний дараа бол одоо энэ ч ерөөсө босго гэсэн үг байхгүй. Мгм. Босгоны заанаас бол ерөөсө босго давангуут энэ чам аимшигтай хурдцтай өөрчлөлтүүд болж мэдэх байхгүй. Мгм. Тэгэнгүүт би хүмүүст хэлэл өгдөг. Та нар одоо цаг үетэйгээ хөл нийлүүлээч. Мгм. Одоо нөгөө Альберт Айнштайны хэлсэн шиг нөгөө хүмүүс хүү нэгдлийн үеийнх шигэ, чулуун цэсгийн үеийнх шигэ чулуун борохоогоор байлдана гэдэг шиг тэр цаг үеийг хэлэх гээд байхад Мгм. усан дээрээ тэг зодтолдох байхгүй юу? Ер нь бол уух усан дээрээ. Тийш үү. Тийм цаг олох гээд байхад Мгм. хэрэглэгч хаан гэсэн нэг түргэн зур хэрэг болж исэн тэр ойлголтоо одоо балиачт тийм үү? Харин тийм ээ. Тэгээ одоо нэг хүнд нэг жоох юм хэдэн төгрөгөөр нэг юм авчингуудаа цаа түүнээ худалдаад авсан юм шиг зан гаргаж ш түр. Тэ? Энийг нэг хэсэг тэр нөгөө зах зээлийн эдийн засаг, маркетинг энэ төр гэдгээр заагаад өгсөн. Мгм. За үгүй бол өөрөө одоо юм үзэж судалж бэлдээгүй байж иж оюуны юу ч цуглуулаагүй оюуны юм одоо цуглуулаагүй байж иж рил хийж сурч энэ юугаар AI-гаар Мгм. янз янзын юм сошиалын одоо контент хийнэ гэж яриад байгаа. Тийм сурч ер нь юу хийх гээд байгаа. Мгм. Тэ? Энд ч одоо ингээ ямар ч цөмөөгүй баахан самрын хайлсаар хэрэм дижиг гэсэнтэй адилхан шүү дээ. Яг рил хийж мих тэр дижитал баг зэвсэгтэйгээ харилцаал тэргээ сурчлаа тийм үү? Програмын юм байгаа. Харахад бол яг гоё чамийн юм бол гаргаж ирэх л байх л та. Тэгвэл агуулга нь авахгүй болохоор яах юм ер нь. Харин тийм. Тэ? Тэр мөрийг бол хүмүүс хэлэх юм бол учиргүй уурлаа шүү дээ. Одоо энэ чинь ингээд тодлоо атаархаад байна ч гэж бодд юм уу те. Юм Юу чи одоо бас одоо юу илүү дээр юм яриад байгаа юм гэж хэлэх л баг л та. тий. Нөгөө төгөөр бас энэс болгоомжлох одоо юу гэдэг энэ бол найдваргүй гэж үзэх бас нэг шалтгаан байгаа. Би яриад байдаг. Тэр жилийн бод нарны геос оронзон шуурга болох юм бол тэр титмийн бөөн дэлбэрэл гэдэг юм болоод
Одоо физикчнэр одоо ийм болох гээд байна гэж чичрээд байгаа шүү дээ. Яг тэгвэл нөгөө нарны геос оронцонгийн шуурганы оргил үеинд болцсон байхгүй юм чи мөчлөгтэй явдаг. Тэгэхээр урд нь дэлхийд болж байгаагүй хэмжээгээр тэр скала гэдэг хэмжүүрээрээ бүр эцсийнхэн төвшөнд хүрнэ гэдэг байгаа байхгүй. Тэгхийн болол энэ чинь ингээд өндөр хүчлийн шугам интернетийн сүлжээг бол эвдээ ичих юм билээ шүү дээ кабелнуудыг. Ганцхан кабел ч биш одоо яг одоо кабелгүй wireless гэж яриад байгаа нэг бага антенна тусгасан шүү дээ. 5G гэж нэрлэдэг байгаа. Тэр мэрийг ч гэсэн бодоо олгоно л гэж байгаа байхгүй нэргээ ячна. Тэгэнгүүт нөгөө аахан IT юугаар чиглэлээр сурсан хүмүүс бол бас зоохол واخгүй. Өөр юм шиг. Тэ? Бас өөр юм бас зэгжихгүй болохгүй байхгүй юу юм. Тэ? Амьд явах хэрэгтэй юмнууд. Тэгэхээр тэр чинь нөгөө хамгийн энгийн элементарны юмнууд орж ирнэ шүү дээ жилх юм бол. Одоо бороотой чихтэй үгүй бол шуурхтай нөхцөлд яаж гал гарах вэ гэдэг юм уу те. Тэгэхээр ийм юмыг хэлээд байгаа. Тэр ингэж нэг амьдрал дээр буулгахгүйгээр би үлгэрээ ингээд шууд ингээд нэг тайлбарсан жоохон академик юм байгаад байгаа. Энийг ингээд шууд яриад явчихаар хүмүүс бас яг юу гэдэг байгааг юм маань ойлгохгүй ч магадгүй гэж те. Ингэж баяжуулж байгаа. За. Энийг одоо ингээд саада тур болж байгаа. Тэгээд өөр нөхцөл байдал амьдралын урагш товтлох огцом хөвслүүд тийм ба хурдтай хөвслүүд ирж байгааг хин өрсөж таних амьдралдаа шинэ өөрчлөлт оруулна. Тэр хүн сэцэн ухаантай гэдэг. Окей. Тэр хүн ингээд дасан сурсан зүйлээсээ зууралдаж өөрчлөгдөхөөс их зайлсхийдэг. Амар хэлбэрийг бодоод байна шүү дээ. Өөрт нь амар тийм үү? Дасан сурсан юмнуудаа зууралдаа. Шинэ юм сурна гэдэг чинь маш их хэцүү шүү дээ. Маш хэцүү. Тэгэхээр олон түмэн ч гэсэн яг ийм хандлагатай. Хувинаас ч илүү өөрчлөлт, шинжилэлтэд дургу гэж. Маш хэсэргүүц үзүүлдэг байхгүй. Тэгэхээр үлгэрт ингээд хөгшин хаан ширээгээ залгамжилж халаандаа өгөх цаг болсноор нь олон түмэнд гай гамшиг дагуулж мэдхээр тэр зогсонгох байдал яаралтай өөрчлөгдөх шаардлагатай болохыг илэрхийлээд байгаа. Тэгэхээр орчин үеийн ихтэй сургуулиар одоо боловсрч төгсөөд боловсрол эрдэм шилгээний хүрээлэнд ажиллаж байгаа эрдэмтэн сэхэтнүүд нь штэ. Нөгөө талд тийм ээ. Бодит амьдралаас их байглаасаа маш их тасарсан хүмүүс байхгүй. Тэдний боловсруулж одоо улс төр нийгмийн зохион байгуулалтанд нэвтрүүлж байгаа санаа хэрэгжихдээ нийгмийн доод ангийнханд хамгийн хорон хүнд тусдаг. Тэдний одоо шийдвэр гаргах төвшөнд нэвтрүүлж байгаа санаачлагнууд байна шүү дээ тийм үү. Тэр бодлого эцэцтэй бол нийгмийн доод ангийнхныг нэрвдэг байхгүй. Тэр боловсролтой хүмүүс үүнийг ерөнхийдөө гадарлаж байгаа ч гэсэн сайн ухамсартай гол мэдхгүй. За ядуу зүдэн хүмүүс бол бүрч сайн мэдхгүй байхгүй. Эднэрээс болоод байна гэдгийг бол газарлаад байгаа тийм ээ. Тэгтээ бол нарийн учир шалтгааныг бол сайн мэдэхгүй шүү дээ. Чи өөрөөсөө боловсруулгүй хүмүүс юм чи. Жишээлх юм бол одоо ингээ хөдөө тосгоноос ингээд амьд явахын эрхэнд хөдөө тосгоноо орхоод тий аргагүй эрхэнд одоо хотод ирж үйлдвэрт ажилчнаар орсон залуу төсөөлөд үзье л да хоёлаа. Тэгэхээр цаг үеийнхаа шудраг хусын золиос болохоо бол мэдж байгаа. Тэгтээ яагаад гэдгийг бол ухамсартайгаар мэдэхгүй байхгүй. Хүнд ажилд нухлуулаад их зовж зүдэж явахдаа би сэтгэлээрээ их ямардаг. За тэгээ элбэгт туйлж байгаа хүмүүсийг өөрөө их гүйцэн яддаг. За залуу ямар нэг улс төрийн бүлэглэлд ийсэж орж мэднэ. Эсвэл шашны сект урсгалд бас ийсэж мэднэ. Үгүй жижиг гэмт хэрэгтнүүдэд уруу татагдаж хэрэгт ороосолд шоронд орж мэднэ тийм үү? Эсвэл архинд орж залуугаараа ямар нэг азгүй байдлаар зуурдаар амнаас алдж мэднэ. Энэ бол ерөөсөө бидний эргэн тойронд тохиолдож байгаа зүйл тийм. Тэгэхээр Мари Луиза фон Францаас зөвлөгөө авсан олон хүмүүсийн дунд бол энэ ядуу зүтэн хүмүүс хамгийн гайхалтай зүйдэлдэг хүмүүс байсан гэж үзсэн байна. Энэ гайхалтай шүү дээ. Тэр үүний үр дүнд бол залмаатны шашинтны дунд хоёр өөр төрлийн хүмүүс олширсан гэдэг байгаа. Нэг нь болохоор хит өөдрөг. Нөгөөх нь болохоор хит готрон гүйцэлтэй.
Тэр нэ хоёр аян чинь чи ерөөсөө энэ хоёрын жишээ байхгүй. Тийм. Тэгээ хоёр нэг нь аялал чинь нэг нь гуталж явж байгаа шүү дээ. Тийм. Тийм. Тэгээ англиар ингэж бичсэн байгаа юм л да жишээ юм бол I have often met with this and resent this forgiveness and sweetness of Christian people and would prefer that they were more naturally related and would say straight out what they thought so that one get to a human understanding гэдэг. Хүнээ ойлгоход ингээд зөвөр өөрийнхөө маягаар үнэндээсээ жинкнээс ингээд надтай ярьдаг байсан бол хамаагүй дээр авах байсан гэх юм байна. Тэгээ учир утгагүй сэтгэлийн хөдлөлөөр бас хэлхийг хэлж байгаа биш л дээ. Тий. Зүгээр шулуухан нээж ярилцах хэлээд байгаа. Ингэж одоо учиргүй эмоцгүйгээр сэтгэлийн хөдлөлгүйгээр ингэж ярилцсан бол тий шийдчих болох байсан асуудал хэдэн 10 жилээр шийдэгдэхгүй сунжирдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр 1000 элдэг болгосон царайлаад сэтгэлд шигдэж идсэн асуудал өөрөө тайлагдахгүй ойлгомжтой. Сэтгэлээ уудалж ярилцаж асуудлаа шийдэж ижил хүний харилцаа тэр хүнлэг байгалийн зам ясаас одоо гажуудаагүй тэр голдрлоор үргэлжлэнэ гэж байна. Тэр нүглээнүүдийг гурлаар хуурна гэдэг шиг тий. Хуураад ил гаргаад л яачих хэрэгтэй байхгүй уг нь бол тий. Тийм шүү дээ. Тэгэхээр зөвлөгөө авж байгаа хүмүүс нь ингээд сэтгэлээ нээхгүй байгаад ахаар Marie-Louise von Franz бүр сүулдэ өөр сэтгэл зүйчд очихыг зөвлөдөг гэсэн байна. Та сэтгэл зүйч ер нь яавал солиод үзүүл яа тийм өөрчлөл яа тийм. Тэгэхээр комитатус гэдэг юм би урд нь чат групптэй ч биччихлээсэн та нарт бас ярьж л ээжсэн тийм. Энэ Кристофер Беквит гэдэг Беркли их сургуулийн Төв Аз судлаач алдартай эрдэмтэн байгаа. Тэр хүний тэр Silk Road Empires of the Silk Road гэдэг номонд Төв Азийн нүүдэлчин балчдын түүхийг том зургаар нь бичсэн байгаа гэж би яриадсэн тийм. Тэгээ тэр хүний хамгийн их одоо товоолгож ярьдаг бидэрт амин чухал холбоотой юм их тэр комитатус гэдэг тэр цусан андгаагаар нэгдсэн андын холбоо байхгүй. Тэр хүн тэгж дүгнсэн. Тийм ээ. Тэгэхээр энэ цусан андгаагаар нэгдсэн андын холбоо нь Төв Азийн анхны морьтон дайчид гарч ирэхэд ихийг нь чухал үүрэгтэй байсан гэдэг шийдвэрлэх үүрэгтэй. Тэгэхээр энэхүү эртний улбаа маш сонирхолтой тийм үү. Ингээд морь эзэндээ хичнээн үнж болохыг Монгол аман цохол маш хэлдэг тийм. Яг тэрнтэй адилхан тэр Хүлэг Баатар гэж нэрлэдэг шүү дээ их санаа. Яа Хүлэг Баатар гэдэг тийм ээ. Тэ. Тэгээ хоорондоо бас андын андгаа гэдэг юм тавьдаг маш үнж идэг. Тэр одоо андгаатай ерөөсөө бие биенээсээ урвдгүй тэр андын холбоогоороо эдгээр чинь өөрөөсөө хэд дахин хүчтэй дайснуудыг ийм олон зуун жил дарж эднэрт дарагдахгүйгээр өдий болтол энэ маш хэцүү уур амьсгалтай нөхцөл байдалтай хатуу ширүүн энэ байгалийн хатуу ширүүнийг сүрж энд амьдарсаар ирсэн байгаа байхгүй. Өнөөдөр ийм сайхан нутаг үлдээчихэд одоо бид нар нөгөө шавтарсан бомб өгдөг шиг одоо сүүл юу яаж ах шиг юм тийм ээ. Сүйтгэж юм тийм. За Ромын домогт нарны бурхан Аполлог тэнгэрт морь төргээр аялдгаар төрсөлдөг. Исламын шашныг үндэслэгч тэр Мухаммед гэж нөхрөн шүү дээ. Мухаммедыг бол бас тэр эмэгтэй хүний нүүртэй морин битэй Ал-Бурак гэдэг шидэт мориор деваачнд аялсан гэж ярьдаг тийм домог байдаг гэдэг. Лалынхан донд. Зонин бод инстинкт даалд ухамсартаа бид хэдий чин сэтгэлээсээ ууггүй хандна. Сүсгтэй хандна. Төдий чинээ усуух хувьтай гэдэг. Тэгэхээр ихэнх хүмүүсийн юм хийхгүй байх арга сам ангууд ирсэнгүй гэж үзэх. Одоо мотивац гэж яриад болц тийм. Энэ бол энэ бол ангууд орохгүй ингээд гэдэг ч тийм. Тий, энэ бол ерөөсөө энэ сүүлийн үед маш эрчимтэйгээр явуулсан тарих угаалтахгүй. Хүмүүсийг онгодоор нь дарах гэсэн юу. Залт одоо гардаг юм шиг юм ойлгуулад байна шүү дээ. Залт мунхруулга тийм ямар нэг юм авч иж онгод нь орох юм шиг л бодуулах гэдэг шүү тийм. Гаднаас хараад болох гэдэг тийм. Энэ чинь юу гэж байгаа хүний одоо бүтээл чанарыг сохолж байгаа. Тийм байна. Хүмүүсийг залах уу ямар нэг юмнаас хараад болох гэдэг шүү тийм. Тэгэхээр
унсан бөхөд шалдаг модахгүй гэдэгтэй тийм ээ. Тэс тэ. Тэгэхээр хүн өөрийгөө идэвхжүүлэн дайчилж ижил юм хийж ижил далд тухамсрынхаа амьдралд итгэх тэр эерэг ундрагаас хүртэх боломжтой. Тэрийг энэ адуу шороо завчиж булгын ус бориглуулахтай адилханаар илэрхийлсэн байна. Тэгэхээр нөгөө адуу шороо завчиж уух усаа гаргаж авч байгаатай адилхан бид нар бас өөрийгөө ялж дийлж лазангийн зоогоор хатгаад байхад босож юма хийж ижил бид нар онгодоо авах нь шүү дээ тийм үү? Тийм ээ. Тэрнээс онгод төрхийг мянга хүлээгээд ангаагаас авах хэрэггүй байхгүй. Эцээ чигээр ингээл гэдэг шүү дээ. Тий, уггүй бол гаднаас ямар нэг юм авч худалдаж авч тэрүүгээрээ мотивацаа сэргэнэ гэдэг бол ингээ худлаа молиг байгаа юм л та. Тийм байна. Тэгэхээр өнөөдөр монголчуудын манай Монголын амьдралд болгоод үзэх юм бол яг энэ баггүй. Ингээ өөрийнхөө оршихуй үндэс суурийг бид нар сүйтгэдэг шүү дээ. Зүгээр нэг машин байшин аустай болохгүй тий. Гэтэл ирж яваа цаг маань аимшигтэй юм ирж байна. Хуйлэрсэн. Одоо нөгөө цагаан бороонд гардаг нөгөө цусан хуу гэдэг шиг. Тэ бид нар уух усныхаа төлөө зодтолдох тэр цаг ирж яваа шүү дээ бид нар лөө. Юу байшин машин тий. Юу гоёл чимэглэл ийм юм дээр өрсөлдөхтэй мантай одоо ер нь бол хүмүүс ингээ бие биенийг судлаад яваад байгаа нь ирээдтэй байхгүй. Өөр юм судлахгүй. Яг энэ одоо энэтэй холбоотой шүү дээ ингээд. Тэдэнгүү болцсон хаантай төстэй байхгүй. Тийм байна тийм. Тий, цаг үетэйгээ ерөөсө хөл нийлүүлэхгүй. Цаг үеийнхаа суцыг тэмдэрэхгүй хүмүүс тийм ээ. Тэгээ үлгэрт ерөөсө байнга гардаг энэ санаа мод явн хатах утга санаа энэ яг санааны л нэг жишээ тийм үү. Үлгэр дандаа тэгж дуустдаг да. Тийм. Хүмүүс санаа муутай хүмүүс ингээд баян тарган алдартай амжилттай эрх мэдэлтэй яваад байна. Сайн яваад байна гэж яриад байдаг тийм. Энэ бол гашуун ташаарлахгүй. За гаднаас нь харахад л нэг тийм санагдаж байгаа боловч бол дотоод сэтгэлдээ амар заяа үүсэх боломжгүй шүү дээ. Хүний сэтгэл зүйн хууль бол ерөөсөө ийм. Хин атгах санаа өөрлөж бусдыг хорлно. Тэр хүн хизээд сэтгэл дотор амар тайван байх, цээж дүүрэн амьсгалах, бүтэн ордон унтах боломжгүй. Энэ хүмүүсийн хувийн амьдралын хачин байдаг. Тэ. Тэгээ хувийн амьдрал ийм хачин байж тэгэхээр хүн яаж азаргалтай байх юм? Хүн яаж ирүүл сорох юм? Тэ? А зөв өнгөн дээрээ бол аустай машинтай эрх мэдэлтэй хүрээлэлтэй нөлөөтэй харагдаад байдаг бах тийм үү? Эд агуурстай ингээд харагдаад байгаа. Амар амгалан байхгүй л чухалтай байнга. Тий, хувийн амьдрал нь тийм хачин юм чинь тэр чинь байнга стресстэй л байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үлгэрт бол ерөөсөө гуталчин бусдын гисгэлэр биш харин өөрийнхөө мэхэнд өөрөө унаж дуусж байгаа нь үлгэрт байнга давтагдж идэг маш их давтамжтай зохиомж. За ингээд өнөөдөр ер нь хичээлээ дуусгая гэж бодож байна. Зөв хоёулаа чөлөөтэй нэг хэдэн үг солилцоод. За дараагийнх болохоор тэр хэлгэн ууралсан гэдэг үлгэр байж байгаа. За өөр цасан цагаан сарнаа цасан цагаан ба сарнаа улаан гэдэг үлгэр байж байгаа. Тэр хоёрын юг тайлбарыг хоёулаа дараагийн хичээл дээр уншия гэж би бодлоо. Сууж тодруулах юм юу? Надад ойлгомжтой л ерөнхийдөө нэг шинэ хөлгөрүүд чинь л нөгөө юу гэдэг чтэй. Ер нь сайнны дагуулсаар нэг гэрэл мууг дагуул ногоо хор гэдэг шиг те. Сайн муу ядаж ялгах тийм юм л өгөөд идэг. Тий. Тэгээ одоо ингээд тэнийг юм шиг элдв янзын мараалаар үлгэрийг ингээ хэмжээд шашин суртал янз янзын нөлөөллөөс болоод тийм ээ. Тарих угаалтнасаа болоод гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээ хүүхдүүдтэй үлгэр уншиж өгөхгүй тэнхтэд байх асар харамсалтай. Тэр бичээ юун дээр бас нэлээд сайн ярьж өгсөн шүү дээ. Яагаад үлгэр уншиж өстой юм? Яагаад тэр жижиг айдас хүүхдэд бас те нэг ингээд imaginary нэг төсөөллийн тийм айдас бас харж иж айж явал аминд үлцээтэй гэдэг ойлголттой болох юм гэдэг сайн ярьж өгсөн юм чинь. Тийм ерөөсөө энэ нөгөө үлгэр чинь өөрөө юм schematic гэж нэрлэдэг байгаа. Герман болохоор schematisch гэж нэрлэдэг юм. Бүтцтэй тэгээ тэрийг нөгөө ихний удирдгал хичээл дээр сайн тайлбарлаж өгсөн шүү дээ тийм үү? Яагаад юм бэ гэдэг. Ингэ чинь ямар нэгэн матрикст ороогүй хүмүүсийн тэгээд амьдралын зовлонг тойрж одоо булхаа ацаж тий
Мгм. Бултаж тойрж замаа товчилж мотороор гэж ярьдаг дээр үтгдэг гэсэн тийм үү. Тэгж явах моохот ямар ч тийм боломжгүй Мгм. ядуу зөдөө хүмүүсийн Мгм. тэр сэтгэл зүй дээр нь дамжиж орж ирсэн даалдах хөмсрийн ямар ч тэр өөрийнх нь тэр ядуу зөдөө хүний эго, амбиц ямар нэгэн зан арын шингийн гажуудлаг хүн төлөвшлийн асуудал нь ерөөсөө шингээгүй гэж байгаа байхгүй. Тийм Мгм. юмний нөлөө ороогүй тийм цэвэр юм орж ирдэг гэдэг даалдах хөмсрөөс. Гайхалтай тий. Тий. Тийм учраас ингээд ямагт сайн нь ялж дуусаад байгаа байхгүй их сайн. Мгм. Тэгээ бидэрт эрчим хүчний засал болж идэг учраас хүн энийг хүүхд бол ухамсартайгаар ойлгохгүй ч гэсэн Мгм. ингээ аалсуураа одоо зам мөрийн тэгшлэхэд хэрэгтэй. Мгм. Эрчим хүчний засал болж байгаа. Мгм. Хэдийн нэгэн цагт хэрэг бол хүүхдэд ийм жанжин шугам гэдэг шиг ийм амьдралын зөв замаа олох зөнгөөрөө 5 м хүүгээрээ зөв замаа олох тэр баримжааг суулгаж өгөх байхгүй. Мгм. Тийм учраас хүүхдэд яар. Тэрнээс болоод бид нэр энэ сэтгэл зүйн үүднээс нөгөө томчуудад тайлбарлаж өгдөг шиг хүүхдэд тайлбарлаж өгөх шаардлага байхгүй. Нөгөө тэгж болохгүй, ингэж болохгүй, тэгээрээ ингээрээ гэдэг үг чинь нөгөө ингээд эмоцтой сэтгэл тархинд нь сууж өгөөг байхгүй. Үлгэрээр тэр чинь ингээл амар гоё эмоцтой суучж байгаа ш, тэ. Тийм Тэгэхээр шүү дээ. тэгэхээр тийм ямиг эргээд санах учраас амьдрал хэрэгтэй учраас л гэж үлгэр ярьж өгöd байгаа ш. Тий. Ойлгоод байгаа ш. Зөв үү те? Тий. 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 За ингээд дахиад зав гаргаад ээлжид хичээлийн маань уншилсан хэшгэд их баярлалаа. Анхаарал тавьж сонссон группийнхэнтэй бүгдээрд их баярлалаа. Дараагийн хичээл болтол түр баяр таа. Баярлаа. Баяр таа гэж.